Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, нүүдэлч Монгол удмынханд эрт үеэс эдүгээ хүртэл уламжилж ирсэн соёл, ёс заншил, зан үйлийн тухайд зурлаар хүргэдэг Монгол оюун нэвтрүүлгийн ээлжит шин дугаар эхэлж байна. Энэ удаад бид Монгол гэрийн үүсэл, бүтэц, хэмжээ, гэр барих ёсон, гэрийн дотоод горим зэргийн тухайд танин мэдэхүйн үүднээс хүргэхээр зорилоо. Хүлээн авах нь. Гэр нь Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц юм. Гэр 3000 орчим жилийн тэртегээс одоогийн хэв шинжинд бүрэлдэн хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэлэн аж түрхэд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц, зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитекторын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодтголыг гэрт өгсөн байдаг. 13 дугаар зууны монголчуудын гэрт хэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд гэрт хэрэгтээ нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц гадаад хэлбэрээр нь Монгол, Түрэг гэсэн хоёр үндсэн ангилалд хамааруулна. Монгол гэрийг халах, ойрд, буриад гэж ялган үздэг. Гэрийн мод нь уйн, тоон, хаалга, ханнаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж малын хялгасаар томсон дээсээр оосор бүч хошлон хийдэг бөгөөд хаяавч шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь үрх, дээвэр, туурга, үүд зэрэг юм. Монгол гэрийн бүтэц. Гэр нь яс мод болон бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр хэмээн нэрлэж байсан бол хожим, мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсгэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн монгол угсаатнуудыг гэр сууцаар нь онцгойлон нэрлсэн түүхтэй. Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд нь угсардаг хийцтэй. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүд суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэгдэх зайн багтаамж ханнаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийн шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй юм. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хан болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс ирж хайжээ. Үүнээс эвхдэг сараалчиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилж ирсэн. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөгдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болдог бол хаад ноёдын гэгдэх том гэрийг 1-2 цагийн дотор барьдаг. Монгол гэрийн бүтц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагддаг. Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уйж бэхэлдэг бүдүүн нарийн урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрмтэй байдаг. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Монгол гэр одоо дээр үеэс олон зуун жил уламжлагдж ирсэн. Монголын нүүдлийн мал аж ахуйд зогтсон тийм модон хийцтэй модоор гол хийсэн. Тэгээд малынхаа ноос ус эсгий хийж эсгийгээр бүрсэн дээр үеийг эсгий гэрч гэж ярьдаг. Сүүлийн үед бол тэгээд янз бүрийн юмар бүрсэн. Дээр үедээ бол гэр гэдэг чинь ер нь тийм сам тоон гэдэг үргэлж унь үргэлж тийм тоон 2 салдаг тийм байсан. Сүүлийн үед арай боловсронгуй болж 4 хантай, 5 хантай, тэгээд 8 хантай янз янзын хийцээр Монгол уур ухаанаараа Монголын даргачин урчууд хийсэн янз янзын гэрүүд хэлбэг болсон. Ер нь хөдөөний малчин Монголын нүүдлийн мал аж ахуйд зогтсон орон сууц юм да. Тэгээд ер нь нүүдэл янз бүрийн асуудал болоход хурдан түргэн босдог. 10-аас 15 минутанд ачдаг, 15 минутанд барьждаг. Олон хүн шаардлагагүй тийм л нүүдлийн малчин ардын
орон сууц юм аа. Гэрийн хан, хаалга, тоон, баган, унь, шал гэж нэрлэдэг бол гэрийн бүрээс хэсгүүдийг цаваг, дээвэр, туурга, гэрийн гадуур цагаан бүрээс үр хэмээн нэрийддэг. Тэрэн буюу хан. Гэрийн том жижиг дугуй хэлбэртэй байхыг гэрийн хан гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэрийн ханын тоо 4, 5, 6, 8, 10 ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь 5 хантай гэр, 8 хантай гэр, их 5 хантай гэр, бага 5 хант гэх мэт. Монгол гэрт хатавчны хан ба хатавчны биш хан гэж байна. Нэг хан 2 захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хан гэнэ. Харин нэг захаараа хантай, нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хан гэж нэрлэнэ. Гэрийн хантай холбогддог хатавчны хан нь хатавчны биш ханаасаа арай богино байдаг. Ханын толгойд нь унь үлгөх, дээвэр туурах зэргийн уулзвар тохой болдог учраас үзүүрлсэн байдаг. Хаалга. Эртний эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээс сүхэж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болсон. Гэрийн модон хаалга хантай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндөвтөр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэд хаалга тооцогддог юм. Хаалганы хийцийн хувьд дамбаа давхар ястай хийн. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалттай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй Монгол хээ угалзыг зурж буюу сэлбэрдэж үзүүлдэг. Монгол гэрийн хээ угалц. Монгол гэрийн ханнаас бусдыг хээ чимгээр чимгэлдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй хээ чимэггүй болон будгаар будсан ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт үеэс монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар шар өнгө бол нарны дулаан орчин гэрийн дотор бүрдүүлнэ гэж үздэг байсан. Тоонны улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хит хурц байлгахгүй үүднээс өнний цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байдаг бөгөөд монгол гэрийн модыг хээ угалзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнхдээ улаан ба улаан хүрэн өнгөтэй, харин зөвхөн өнний цээж хэсэг ногоон өнгөтэй байдаг. Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл 2 юм. Угалз иврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь монгол хээ угалзны дүрслэлт хамгийн түгээмэл тохиолддог. Байгалийн юмс, үүл, уул, ус, амтан зэргийг угалзруулан дүрсэлж үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Үүнтэй адил үнцэгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байдаг. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол үнцэгт хээ юм. Монголын алдартай үлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд багтана. Гэрийн доторх зайг, хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэн тал, гэрийн эзний тал хэмээн ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон ёс байсан гэж үздэг. Монгол гэрийн хэмжээ. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд малчин ардын дунд одоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь 5 болон 6 хантай гэр юм. Тэгэхдээ нэг хэмжээний гэр дотроо 3 янз байдгаас бага, дунд, их 5 хант гих мэтээр нэрлэх бөгөөд бага 5 хант нь ихээсээ 10-аад унаар зүүн байдаг. 19-р зууны эцэс хүртэл жирийн малчны гэр нь 4 хантай, чинээлэг баячуудын гэр нь 5 хантай, мөн 8-аас 10 хантай гэрийг аймгийн хан, хошуу, тамгын газар барьж байжээ. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваа нэрлэх, зүгчийг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв юм.
Монгол гэрийн тухай. Тэнгэрийн зарилгаар бүртчон гэргий гоо маралтай хамт далайн чандаас ирэн онон мөрний их бурхан халдун уулын билд нутаглан бат цагаан хүү төрчээ хэмээн монголчуудын удам гарлын тухай домог эхэлдэг. Эрт балар цагт Монголын уудам талд хөөгчөн гоо марал хөөцөлдөж магчин чон өвсөн тижэл цогоог байрсангүй гэж төсөөлж болох нь. Ямар ч домог тухайн үндэсний үзэл бодол гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэн амьдардаг нүүдэлчдэд чон ухаалаг, эр зоригтой, хүч чадалтай араатан харагдах агаад түүний ханаар хурдан шаламгай гоо үцэглэнт цоглог марал тодорчээ. Монголчууд гоо үцэглэн төгс бүсгүйг согоо шиг гэдэг. Домогт өгүүлдэгээр бүртчон гоо марлын удмын алонгоо хатны хөвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрлдсэн хүүхэд Чингис хааны тэнгэр язгуурт хуланцгин. Бэлэг Дэмбэрлийн амьтад нар шүтэх ёстой ийхүү уялддгаас монголчуудын гэрээ наран мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг. Нүүдлийн малайч одоо хөдөөний малчид Монгол ах одоо орон сууц одоо гэрээ нүүлэхтэй дээр үед үхэр тэрэг, морин тэрэг, одоо тэгээд тэмэн тэрэг тэг ердийн гэсгийг их хэмжээгээр хэрэгжилж байсан. Ер нь одоо тэр хөдөөний нөхцөл нүүдэл суудлал одоо явхад бол хамгийн зохимжтой нь болонгот одоо тэмэн тэрэг ердийн гэсэг хамгийн гол үр хөрөлтэй. Ердийн гэсэг гэдэг маань бол одоо хоёр дугуйтай, харалтай тэгж хөлдгөө гэж байна. Тэгээ тэмээгээ одоо ундлага эдлэгэнд нь сайхан номхороос сургасан. Үхэр тэрэгч мөн ажил тэгээд нүүдэг. Ямар нэгэн бартаа шавар ус элдвэнгийн юмд одоо тэр суун муун гэж байхгүй. Ердийн гэсвэл хамгийн зохимжтой нүүл суухад одоо малчин хүнд бол хамгийн одоо ойр дотн байдаг гэдтэй одоо. Тэгээ сүүлийн үед ч гэсэн одоо бас эргэлж байна. Ер нь одоо үедээ бол одоо хөдөөний малчд бол гол одоо техник хэрэглэх болсон. Энэ арай жоохон буруу юм уу гэсэн санал байдгийг. Тэгээ ер нь хөдөөвөл малчдууд бол ялангуяа залуу малчдууд бол ердийн гэсгийг одоо бас зөв зохистойгоор нь хэрэглэж байвал алстаа өрсөнд нэрэхтэй 100 зурхан болоход очиад засан сууна гэж байхгүй ердийн гэсэг. Тэмээн дэргүүл ер нь засан сууна гэж ер нь баг байдгүй дээ ер нь. Монгол гэр цагийн үүрэг гүйцэтгэх нь. Малчид үнэ малаас аах, хон бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагийг баримжаалдаг заншилтай. Геометрийн харьцааг практикаар сайн мэддэг ардын гар уурчууд угсархад тохирох нарийн тогтоосон хэмжээтэйгээр гэрийн мод зохион бүтээжээ. Гэрийн тоонны өглөөргийн тэнхэлгийн хоорондох зай тогтмол байх учраас бариастай гэрийн ханны толгойн хоорондох зай толгойн тэнхэлгийн хоорондох нумын урт түүнд харьцангуй тогтмол байна. Ер нь гэрийн голчийг тоонны голчид, өнний уртыг тоонны радиуст, багны өндрийг хаалганы өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэлбэрийг зохицуулдаг. Зүүн урагш хандуулан барьсан 4 хантай 60 үнэтэй гэрийн 2 үнний хоорондох зай 6 хэмийн үнцэгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд үздэг. Гэрийн ханны толгой, унь, тоонны хүрээнд гаргасан нүх бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж гэрийг 4 зүг 8 зогсоор тэнцүү хэсэгт хуваан цагийн зүүнний эргэлтийн дагуу хулган, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, дахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ мэтээр малчин монголчууд нар, сар, од гаргийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцндаа тусгажээ. Монгол гэрийн доторх горим ёс. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаан байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваа нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв уламжлал юм. Гэрийн голд баг нь гал голомт байна.
Гэрийн багнаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс баган түших, барих, ялангуяа алдалахыг цэвэрлэдэг заншил одоо ч хадгалагдсан үлдсэн. Мөнхлөг тэрэг гэдэг одоо хүүхэд ахсуулаа хийдэг, өндөр настангаа хийдэг тэрэг төрүүлж явна. Тэрний ард дээр гэрийг бол одоо нэг тэрэгэнд л гол гэрийнхээ одоо гадна талынх нь хаана уун тоон эхлээд одоо гэрийг ачхад хангай тэрэгэн дээр дорн дээврээ тавиад дээрээс нь уняа тавиад тэгээ дээр нь ахиж дээврээрээ давхарлж тэгээ ханаа тавьж тэгээ хаалга тоон тэг тавиад татлаг гэж одоо нарийнхан сурам татлаг дээр үедээ сурам татлаг л бүгсэн сурам татлагаар татаад тэгээд одоо мөглөг тэрэгний араас тэгээд чингэлэг гэдэг одоо өөрсдийнхөө говц хонрыг хийдэг одоо нэг ёсны бол одоо агуулах маягийн тийм араас нь явна. Тэгээ ер нь айл нөхөд бол нэг 6-аас 7 тэргэл гол ордог. Юм дундын айл. Тэгээд яг гашаа хүрээтэй бол нэг 10 гаруй тэргээр нүүдэг. Тийм л заншилтай байсан дээ. Тэгээ Монгол гэрийг барихад одоо хөдөө буулгаад барихад баруур ханнаасаа ихэл дугуйлж барьдаг. Буулгахдаа зүүр таннаасаа ихэл ачдаг тийм л заншилтай байсан. Монгол гэрийг барих, буулгах ёсон. Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Тухайлбал шал тавих, хаалга босгох, хан дугуйлах, дотуур бүслүүр татах, тоон, баган босгох, уйнуулгөх, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай. Уудам их газар нутагтай цөөн монголчуудын сууц болох гэр нь тэнгэрийн тэртегээс ийхүү талын цагаан мөг шиг харагддаг. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитекторын өвөрмөц бүтээл төдийгүй. Монголчуудын уламжлалт, одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийн бүх бат төгс төгөлдөр нь бөмбөрцөг хэлбэр юм. Монгол оюун нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Үзэгч олонний таалалт нийцсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаараар Монгол ирийн хиймрийн бэлэгдэл болсон эмээл хазаарын тухай үзэгч та бүхэндээ хүргэх болно. Баяртай үзэгчтэй.